Одоогоос ойролцоогоор 200 орчим жилийн өмнө Хагужигийн хүн амьдардаг байжээ. Тэр өөрийн өвчтөн аавыг асран амьдардаг байсан бөгөөд эмнийх нь мөнгө төлөхийн тулд хулгай дээрэмхийн амьдардаг байв. Хагужи хэд хэдэн удаа гэмт хэргийн баригдсан тул нүүлийн шивээс хийлгэжээ. Энэ нь түүний гэмт хэрэгтэн гэдгийг илтгэх бөгөөд түүнээс болгоомжил гэсэн сануулга аж. Түүнийг ахин хулгай дээрэм хийвэл гарыг нь тайрахыг сануулдагч энэ яг тууж харагдаач. Тэр суллагдан гэртээ хайрсан хэдий ч харих үед нь эцэг нь амиа хорлсон байх ба хүүхдэрээ хулгай дээрэм хийлгэн байж амьдарч чадахгүй. Түүнийг ахин бидхий гэмт хэрэг үлдээсэ гэсэндээ өөрийгөө дүүжилсэн байв. Тэр эзэнхийн үхэлд харуулсан амьдарч буй ядуу нийгмийн зөвхөж байлаа. Хагужи уураа барилгүй гудамжинд явж байхад олон насанд хүрсэн эрийг хагас өглүүд болтлон зодсон байх ба үнийг харсан Кейзог ихээр мань нөхрөг доожодоо урьжээ. Хагужи Кейзогоос салахын тулд түүний тулаанд дууддагч тэр дорол ялагдав. Кейзо түүнд багшлан хариуд нь өвчтөе охин Коюкигаа асуулт гаргасан ба түүний ээж нь хэтэх стрессээс болж өөрийн амиа ивэдэжээ. Ингэснээр тэд нэг нэгэндээ дасаж эхлэх бөгөөд Хагужи түүнд урам зориг өгөхийн тулд дараагийн галын наадмыг хамтдаа харцгаая гэж хэлэх ба нэлээдгүй хугацааны дараа Коюкигийн бие илт дээржээ. Түүний эцэг Хагужид өөрийн доожо болон охиноо даадахыг хүсэж буйгаа хэлэх ба Хагужи ч мөхөн мөглөө тэднийг хамгаална гэж амлажээ. Түүний амьдрал илт дээрдсэн бөгөөд эцсийнхээ булшин дээр очиж залбирахаар болов. Түүний залбирал үйлдэн сууж байхад нь доожогийнх нь гишүүн иржээ. Коюки эцсийнхээ хамт нас орсон гэдгийг дуулгав. Өрсөлдөгч доожогийн удирдагч тэдний уудаг усанд хор хийсэн байх ба Коюки Кейзо хоёр түүнээс нуун нас оржээ. Дээрдэж байсан амьдрал нь хөмөрөх шиг л болж уралсан Хагужи өнөөх өрсөлдөгч доожогийн бүх 67 гишүүнийг нөцгөн гараараа хөнөөж танигдах аргагүй болгожээ. Энэ явдлыг сонссон Музан тоосгон тэр даруй ирэх бөгөөд Хагужиг өгшгүй чөтгөр болох санал тавихад амьдрал нь хэдийн утга учиргүй болсон тэр Музаны саналыг зөвшөөрчээ. Тэр чөтгөр болсон хойноо барыг бүгд өрсөмжөө алдсан хэдий ч нэг ч удаа эмэгтэй хүн идэж байгаагүй ажээ. Түүний үнэнчсэн тууштай байдал нь Музанд үнэхээр их таалагддаг учраас түүнийг онцгой даалгавруудад явуулах болжээ. Нэлээдгүй хугацааны дараа Танжира болон Гию мөнхийн цайзад нэвтрэн Музан руу явж байхдаа дуугарна. Аказа Танжираг амьд байгаа гайхаж түүний хөнөөхөр завдсан ч Танжира булдаж гарыг нь тастав. Тэр галын бурхны бүжгээр ахин нэг дайралтаас нь булдах бөгөөд нүүрэн дээр нь цогт буулгаад амьдсан байна. Аказач Танжираг бүлээн зөвшөөрч тулааны аргаан идэвхжүүлв. Усны хашаарач мөн тулаанд нэгдэх бөгөөд Аказа түншиг чадварлаг нэгэнтэй тааралцснаас хойш бараг 50 жил өнгөрсөн гэхэж. Гию зохиосон техникээ ашиглан тулалдаж Аказа Танжира хөнөөхийн алдад түүнийг аварсан ч дараа нь хийслэн өшөглүүлнэ. Аказа Гиюгийн нэрийг асуусаар байсан ч тэр өөлтөнд тулалдсаар өшөглүүлэх үед нь Танжира нэрийг нь дуудан орилж Аказа Гиюгийн нэрийг мэдэж авчээ. Тэр Ренгокугийн хүүхэд баяртай байгаагаа хэлэх ба түүний ачаар одоо гайхалтай улаан өрнүүлж байна гэж. Аказагийн философи бол хүч чадалгүй нэгэн амьд үлдэх хэрэггүй бөгөөд цул дорыг устгах ёстой гэж үздэг юм. Танжира түүнийг ч мөн цул дорой хүүхэд байсан. Тэр үед бусдын тусламжаар л амьд үлдсэнг нь сануулж хүчтэй нь хүчрүүгээ хамгаалах ёстой гэж хэлвэ. Энэ үг нь Аказагийн хуучин дурсамж үзэгдэхэд хүргэсэн бөгөөд боосон хөвөрлөд зогоод байгаажээ. Уур нь хөрсөн Аказа цусан чөлөөний шидэ ашиглаж өмнөхөөс ч хурдан болох ба Танжира их ядал манартлан өшөглөлөө. Үүний дараагаар Танжира чөтгөрийн хийсэн үг үйлдэлүүдийг эргэцүүлж түүний өшөглөлтөөс арай гэж бултан өөрийн дайралтаа хийх нь тэрэ. Аказа бултсан гэж бодсон ч хүсүндээ шархавсан байлаа. Танжира ахин галын бурхны бүжгээр довтулсан ч тэр сэлмийг нь бариад авав. Энэ үед л мань хүний төрлөх зан гарч ирэн толгойг нь цөм мөргөж араас нь өшөглөд авав. Азар Гию ирж Аказагийн гарыг тасдах ба түүний өмнөх өшөглөлтөнд нэлээдгүй ууралсан байх нь тэрэ. Гиюгийн ангуучин тэмдэг сэргсэн тул Аказагийн дайралтаас амархан бултаж сөрөг дайралт хийв. Аказа бултсан хэдий ч түүний хүзүүний багахан хэсэг цавжигдсан байх бөгөөд яалтчгүй түүний хурдыг хүлээн зөвшөөрч байлаа. Тэгсэн ч тэр удалгүй Гиюгийн хурдад дасаж эхлэх бөгөөд Танжира гинэт Аказаг ардаа байгаа дайснаа мэдэрдэг ч алах юм уу дайрах хүсэлгүй бол илрүүлж чадахгүйг нь ойлгожээ. Тэр эцсийнхээ хийж байсныг дуурайхыг оролдох бөгөөд үүний эцэг Танжира баавгадад таарлах үедээ яг л ургамар шиг ямар ч тулааны сүнсгүй болсон бөгөөд амьсгалаа зөв зохицуулснаар дайснаа нэвт харах боломжтой шийдсэн ажээ. Аказа Танжираараа довтлох үед эсэгхэн хугацаанд энэ чадварыг ашигласан бөгөөд бусад мэдрэмжийн хаан буулгад өвлөрч байлаа. Энэ чадварыг нь тунгалаг ертөнц гэдэг ба Гию бүх техникээ ашиглаж дуусгахад Аказа түүний хэрхэн ийм удаан тэлсэн гэдгийг гайхан сэлмийг нь хөрлөгөв.
Үүний араас Аказагийн гар хуваагдах ба Танжиро хэдийн тунгалаг ертөнцөд нэвтэрчээ. Аказа хамгийн хүчтэй дайралтаараа Гиюгийн эсрэг дайрч хэтэрхий замбраагүй мөн хүчрхэг байсан тул тэр хамгаалж чадахгүй байв. Энэ зүр Танжиро бүхнийг удаашруулан харж байсан бөгөөд хэдийн Аказагийн ард гарсан ч түүнийг нь мэдээгүй Аказа Томиякаг зүтгэр болохыг санал болгон зогсож байв. Танжиро дайрсан ч түүний араас орилон одсон тул Аказа мэдэж сөрөг дайралт хийв. Гэсэн ч Танжиро бултаж толгойг нь тавьчихагаад түүний тулааны сүнс байхгүй байгааг Аказа гайхширч байв. Дөнгөж төрсөн хүүхэд хүртэл тулааны сүнстэй байдаг ба Аказа түүнтэй тулалдахыг ургамалтай тулалдахтан зөөрлөж толгойгоо буцаан тавихад Гию сэлмээ шидчихв. Түүний толгой бутран унсан ч бие нь харин тулалцаар байлаа. Толгойн биеийн Танжирог маш хүчтэй өшгөлөх бөгөөд өмнөхөөсөө ч хурдан эдгэрч байв. Гию хүнд гэмтсэн ч Танжирог хамгаалсаар байсан нь Кейзагийн талаарх Аказагийн дурсамжийг сэргээхэд хүргэж байлаа. Гинэвтэл Лилмэс туслуулсан эмэгтэй гарч ирэн Аказаг болохыг гуйх бөгөөд Аказа түүнийг үл тоож байв. Гию булчингийн ядаргаанаас болж хөдлөхөд шизүү болон ахин өгтөө нүднийхээ өмнө алдахгүй хэмээх шалтгаанаар л хөл дээрээ тогтож байлаа. Аказа эцэст нь яагаад хүчтэй болох гэснээ санах ба сул дорогоос болж хайртай хүмүүсээ ч хамгаалж чадаагүйгээ санагаж. Аказагийн толгойд үлжиж ихлэн Гию хөнөөх гэхэд Танжиро түүнийг аврах ба Аказа эцэст нь техникийн өөр дээр ашиглан бие хэдний хэсэг болгов. Тэр ялагдсан гэдгээ мөн Танжиро гайхалтай байсныг хүлээн зөвшөөрөх бөгөөд эр хүн шиг там руу явахыг хүсгэжээ. Аказагийн толгойд музан орж ирэн өхөн сэрхийг тушаахч хайртай бүсгүй түүнтэй дахин нэгдэж музаны хоолойг даржээ. Аказа диваж руу явахгүй ч Хойки түүнтэй хамт там руу унахад бэлэн байлаа.